За сайн мэцхан өмнөхаа ирлааш байна. За өглөөний 6 цаг 55 минут. За нойроо харамлаад хэсэг сууж чагаад босдог би бол ер нь. За тэгээд босоод хамгийн их хуцаа өмснө. За би бол ер нь сүүлийн үед чөлөөтэй сул хувцсанд айгу дуртай болоод байгаа. За тэгээд өнөөдөр ч гэсэн сул хувцсаж байгаа харагдана. За тэгээд хувцаа өмсчөөд хамгийн их нүүр гараа угаан. За тэгээд миний үсний утга учир бол ер нь өглөө олдно гэж бодлаа. Олддоггүй. Арцаагаад байдаг. За тэгээд шүдний аппараттай болохоор аппаратаа сайн угаахгүй бол болохгүй. Өнөөдөр би яг хэмжтэй үзүүлэх болохоор сайт руугаана. Тэгээд би бол ер нь 2-3 минут угаачдаг. За тэгээд сэгсэдэл угааж өгнө. За тэгээд та нар минь шүдээ сайн угаагаарай. За тэгээд нүүр гараа угааж дуусаад нүүр гараа арчина. За би бол тэгээд нүд ам бүлцээчдэг өглөө. За тэгээд одоо өглөөнийхөө цайгаа бэлтнэ. За энэ одоо манай агагийн усан гинж би бол байнга зүгдэг. За тэгээд хэсэг дэлцсэн чинь. За тэгээд одоо өглөөнийхөө цайгаа бэлтнэ. За тэгээд би өөрөө панкейкэнд амар дуртай болохоор өөрөө хэлбэр аргаар панкейк хийгээд идчихдэг. За тэгээд би та нарт хэрхэн панкейк хийдгээ харуулъя. За тэгээд нэг ширхэг өндөг хаглаад дээр нь жоохон сүү нэмээд за тэгээд жоохон гүрэл тэгээд зэрэг хэлсэн чихэр нэмээд хийж өгнө. За тэгээд сэрэгэр ч юм халбаар ч юм уу сайхан сэгситгэн гөрлийг нь юу ч хуалтсан хутгаад өгнө. Сайн хутгал гоё хамттай болно. Ой. За тэгээд хутгаад за иймэрхүү болно. За тэгээд би бол сүүлийн үед өлийн илгэн дээрээ ус сууж хөвж байгаа. За тэгээд өнөөдөр бол яг мартчихжээ. Тэгээд ус авсан. Ер нь бол үлийн илгэн дээр ус уух бол маш сайн гэдэг юм лээ. Хүний ярьсан ч гэсэн сайн нөлөөтэй юм лээ. За тэгээд хайруулын тавга халаагаад баг зэрэг тос тусаагаад за тэгээд панкейкнийхаа талыг нь хийгээд сайхан тараагаад өгнө хайруулын тавганда. За тэгээд харж байгаа сайхан эргүүлнэ. Би тэгээд амар барьж аваад ингээд нөө шидэх гээд тэгсэн чинь шидэхдэггүй наалдсан байсан. Тэгээд энэ хутгагчаар эргүүлсэн. За тэгээд панкейкний маань өнгө төс бол нэг иймэрхүү харагдаг. За тэгээд айгуу гоё амттай болдог. За тэгээд дахиад үлдснийг нь сайхан аяга хусаад бүгдийг нь хийгээд мөн адил тараагаад шарнаа. Тэгээд хамгийн амар нь би ингээд тавьчаад мартцсан байсан. Тэгэд нэг байж байгаад харсан чинь гэр хиншүү болоод очиж эргүүлсэн чинь ингээд түлэгдсэн байсан. За тэгээд түлэгдсэн чи яах вэ гэд аваад за тэгээд цайгаа уугаад түлэгдсэн панкейкээ идээд өглөөгөө нэг юм болгочихж байгаа юм да. За тэгээд түлэгдсэн ч гэсэн айгуу гоё амттай болчихсон байсан. За тэгээ одоо сургууль руу явнаа. Чивч аваад малгайг аваад за жоохон үнэртэй усаа цацаад сургууль руугаа алхаад орж байгаа харагдана. За энэ манай анги. За энэ миний ширээний найз байна. За энэ манай салааных нь манай ангийнх нь хөөрхөн хүүхдүүд байдаг. За тэгээд эхний цаг математик орж байгаа харагдана. За тэгээд манай гоё багш байна. За тэгээд математикийн дараа манай анги цонхтой байсан. Тэгээд манай ангийн хүүхдүүд ингээд цагдаа хулгааштаад тоглосон. За энэ манай найз байна. За нэг хэсэг дэлжгнаад дахиад хичээлээ хийж өгсөн. За тэгээд хичээл тараад шүтний имлэг рүүгээ 100 саяынхаа унаанд суугаад дуртай дуугаа сонсоод явж байгаа юм да. За тэгээд манай шүтний имлэг яг ийм артын хажууд байдаг. За тэгээд цаг яриа болов гэсэн болохоор жоохон юм сонирхоод жоохон дэлгүүр хийсэн.
За тэгээ цагаа тулгаад имлэг рүүгээ ороод за тэгээ дараа сарынхаа цагийг авч байгаа харагдана. За тэгээ шүдэж хангалуулах гад шүд идрээ угаагаад за шүдэж хангалуулчаад гараа явж гин. За тэгээ одоо фитнес рүүгээ явж гинэ. Манай фитнес Avengers гэдэг фитнес байгаа. За Мүүднийсгээс ороход бол нэг ингэж харагддаг Монгол Улсын дөрвөн талбайтай. За тэгээд гишүүнийхээ картыг уншуулад ороод тасгалаа инэ. За тэгээд хувцас солих хөрөө рүү явж гин. За хувцаа тайлаад за нэг чүрчээсэн залууд хувцаа солино. Ер нь бол би өөрөө фитнестэй явсан нэлээд том өөртөө хийж байгаа хөрөнгө оруулалт гэж бодож байгаа. За тэгээ сайхан бүх хувцаа гой солиод бас л дэлж чанаас дээл явж байна. За тэгээ сайхан пүүзээ өмсч аваад бэлтгэл рүүгээ орноо. За тэгээ мэдээж уссаа аваад за тэгээд дуртай дуугаа сонсоод бэлтгэлээ хийж өгнө шүү дээ. За тэгээд ер нь бол бэлтгэл хийхэд халаалт маш чухал. За би бол халаалт сайдаг. За тэгээд өнөөдөр бол цээж 2 толгой 3 толгой хийх өдөр. За энэ бол шахалт цээж рүү ордог. За энэ цээжний дээд хэсэг рүү ордог дасгалыг хийж байна. За тэгээд иймэрхүү дасгал хийдгээ фитнест очоор. За тэгээд дасгалуудыг араас ногсруулад хийж өгнөдөө. Тэгээд толон очоод нэг чүрийсэн витамин тэрийгэ байн хараастай. За энэ бол 2 толгой болчин. За та нар түрнээс хойш 2 толгой 3 толгой гэд юу яриад байна гэж хэлж магадгүй. За энэ яг гарны үндсэн болчин бол 2 толгой гэж ярьдаг. За гарны харын болчин буюу эмэгтэйчүүд авгаа мах гэж ярьдаг. За тэрийг бол 3 толгойт болчин гэж ярьдаг. За тэгээд энэ бол 3 толгойт болчингийн дасгал хийж гин. Тэгээд миний өнөөдрийн бэлтгэл энэ хүрээр дуусч байна. За тэгээд би хэлний сургалт явж байгаа. Тэгээд жимнээс гараад хэлний бэлтгэл рүү явнаа. За тэгээд манай хэлний бэлтгэл энд байдаг. За тэгээд ороод орсон чинь би ангита ганцаархнаа ирсэн байсан эрт. Тэгээд бас нэг кимбаба идж аваад хичээлдээ суугаад тэгээд 6:15 гээд бидний сургалтнаасаа гарчаад одоо харж явна. За орой бол амар гоё дулаахан байсан. За тэгээ автобусандаа суугаад дуртай дуугаа сонсоол гэрлүүгээ харж явнаа. За тэгээд орой автобусанд маш их хүнтэй байсан. Тэгээд энэ хоёр хүн миний урд бүр бичлэг үзээд би энэ хоёрын бичлэгийг бараг хамт үзээдсэн. Тэгээл гэрлүүгээ харсан да. За тэгээд энэ үртэл миний бичлэг үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Илүү гоё бичлэг оруулах болно. Та тэгээ яг одоо subscribe дарж намайг дэмжээрэй. Баярлалаа.